Одоо нүүрсний уулгын ястаа жинхэнэ амир юм байна. Одоо энийг жинхэнэ алъя л гэдэг юм. Тэгээ одоо алах юм уу юм уу? Би ч одоо итгэл өмчлөөр байхгүй болчиход байгаа. Гэхдээ би хугацаагаа сунгая гэж байгааг чинь бол одоо ойлгож байна. Хэрвээ одоо сайжлах юм бол зөв. Гэхдээ энэ нэг хянан шалах төр хороо гэдэг юмны анхны замыг та нар тавьж өгч байгаа юм шүү. За та нар сулхан ажиллах юм бол тэгэл нэг сулхан нэг юм нэг хуучин одоо нэг сонсгол хийдэг шиг юм болол өнгөрчин. Тийм учраас би хугацаа сунгахыг бол зөвшөөрж байна. Харин үр дүн гаргаарай гэж хэлмээр байна. Одоо энэ дээр бол яг нүүрсний уулгаатай холбогдолтой юмнууд нэлээ яригдах ёстой гэж би ингэж бодож байна. Тэр нүүрс тээвэр гэдэг юм чинь бол одоо айхтар том авилгал байдаг гэж ярих юм биш. Одоо тэр нэг зэргүүлтэй 100 тонны машин одоо хийдэж гин. Тэр нүүрс тээврийн бөмбөл гэдгийг чи одоо сангийн сая шийддэг юм. Чи тэрийг надад хэлээч. Одоо тэгдэг гэдэг юм. Гэхдээ энэ сангийн сая жавхлан чи одоо банк байвал очоод ухаа чинь, сан байвал очоод ухаа чинь. Гэхдээ нүүрсний уулгаагаас одоо зүгээр гэж болдгоо юм уу? Би одоо нэг тим мэдээлэл сонслоо тэр бөмбөлгийг одоо шийддэг гин гэж. Тэгээ ер нь энэ асуудлуудыг нэг мөр цэг тавихгүй ингээл яваад байл энэ болдгийн байна гээл ингээл гарччаад байгаа байхгүй юу. Сая бол одоо тэгээд би хурал дээр үгүй наад Чингис бонд энэ хөгжлийн банкны гадаад төлбөрийг зээл авсан улсуудаар нь төлөвлөлээ гэхэд тэгэл төр төлөхөр болол төр баталгаагаар төлөхөр болоо шийдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хин төлөхий хинч төлөхгүй ш. Тэгэл хэдэн жилийн дараа нөгөө хөгжлийн банк нь экспортын банк болол тэгэл ор сургуу болол ингээл хаалга болно. Би нүүрсний асуудлыг ер нь бас цаашдаа тэгж жагаад одоо өчтөрөөс эхлээд хамааралгүй улсууд болж эхлэх усан тэгээ хэдэн чапак нэрлэж байгаа маа тэгээ одоо нэг мэрэгчлэн зэрэгчлэлт нэрлээл эхлэхдээ бол амар сүрдүүлэнтэй том гарууд нэрлээл тэгээ одоо бүр доошоо явж сүлдээ худлаа юм байна лээ гэл ингээл дуусах нь үл гэж ингэж хараад байна. Тийм учраас гам болдмон яг энэ дээр их сайн ажиллахгүй бол энэ хянан шалах төр хороо гэдэг юмны зам мөр та нарын одоо үйл ажиллагаанаас шалтгааллах нэ. Тэр Америкийн хянан шалах төр хороо Клинтоныг яаж одоо байцааж асууж илээ тэрэн шиг л байх ёстой л тэр бүтцийг л бид нар их хурлд хийсэн юм шүү дээ. Тийм учраас тэр одоо шаардлагатай улсуудыг авцраад байцаагаа шалгаад нотлоод хуулийн хариуцлагын мэдээлэл хууль хүчний байгууллагууд гаргаж өгөхгүй бол хуулийн дагуу хариуцлагын тооцоод ингэж явах ёстой шүү. Тийм учраас энэ дээр одоо зөв замыг гаргахад анхаараарай. Хөгжлийн банкны төр хороо танаа төр хороо хоёроос их шалтгааллах гэдэг. Одоо бөмбөлгийг сангийн сайдын даргалдаг зөвлөн шийддэг юм байна шүү дээ. Тэгвэл тэр одоо цөөрүүлсэндээ биш юм. Цөөрүүлж яах гэдэг одоо өөрсдийнхөө нөлөө бүхий компаниудыг хийгээд харин бусдыг шахаад ингэж хайчих юм бол харин одоо асуудал ахгүй юу. Би зүгээр яг одоо тэр чин янз бүрийн аймгаас л явд юм байна. Манай хөвсгөлөөс ч л байд юм байна. Танахаас ч байдаг л байх урангаагаас одоо болтор гомдолтой байд юм лээ. Манайхыг хасаа ажиллаа, тэрийг хасаа ажиллаа, оруулж өгөөч, ингэж өгөөч гэл. Тэгээ бид нар бол одоо тийм юмд оролцох боломжгүйгээл ингээл хэлдэг л дээ. Тэгэхээр тийм учраас энийг заавал одоо тэгээд тэр сангийн сайд дээр хөр шийддэггүйгээр болох чиглийн саналыг бас та нар оруулаа. Арай хялбарчсан маягаар тэр хил гайлын байгууллагууд нь ингээд шийдэд явд байсан. Тээврийн байгууллага гэж байгаа үстэй. Тээврийн яам гэж байгаа байл гэж одоо тэр мөрийн шийдэд явдгаар зохицуулахгүй бол